Энэ одоо ингээд ирээдүйн Бритни байлаа гэхэд ийм одоо олонд танигдаагүй Бритни гэж байх уу? Тэр хүн чинь бас хүн шүү дээ. Уншчил байгаа шүү дээ. Тэд олоо саяхан нөгөө нэг Coldplay-ийн тоглолтын дээр нэгэн компани CEO одоо өөрийнхөө хүний нөөцийн даргатай одоо гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж араар тавьж байгаад баригдаж байгаа. Ерөнхийдөө бол нүдийг нүдээр, шүдийг шүдээр, за хариутай бол бариутай. За над дуунд ч нь бол дуугаар хариулъя гэдэг нэг тийм бүгдээрээ сайн уу? Шинхэмжлэгтэй тавтай майрал. За өнөөдөр хэдүүлээ маш гэгээлэг зүйлсүүдийн талаар ярих болно. За яагаад гэгээлэг гэж юм бэ гэхээр одоо өмнөх хоёр бичлэгээрээ би нэлээд одоо хүнд хэцүү хар бараан амьдралыг туулж өнгөрөөсөн хүмүүсийн талаар ярьсан учраас мэдээж одоо тухайн бичлэгүүд дээр маань янз бүрийн гэмт хэрэг, хар тамхи за цаашлаад бүр болохгүй нэлээд хүнд хэцүү зүйлсүүдийг болвол ярьсан, дурдсан, хүндсэн, ер нь л болол бичлэг маань нэлээд хүнд сэдвүүдтэй болсон байх гэж би бодож байна. Тийм учраас та бүхэндээ бас байнга хар бараан хүнд зүйлсүүдийг яриад юу хүү гэж бодоод энэ удаа хэдүүлээ нэгэн гайхалтай уран бүтээлчийн талаар ярих болно. За тэр бол дараагийн Britney Spears гэж яригадаад байгаа. За Gen Z pop-одуудын тэргуун игнэнд яваа бүр ингээд хүчтэй, хүч төрөн бүр гуйдаж гарч ирж байгаа нэгэн уран бүтээлч болох Tate McRae юм аа. Yay! За Tate-ийн талаар бол би ярих гэж маш удаан хүлээлээ. Тэм учраас олон таван үгээр яах вэ? Шууд бичлэг рүүгээ орцгоё. Мэдээж одоо Tate-ийг ярьж байгаа учраас түүний саяхан салсан найз залуу болох Kid Laroi хоёрын хооронд үсэт байгаа жижигхэн beef-ийг ч гэсэн муу яриа гэж бодож байна. За ингээд гол ажил руугаа орцгоё. За Tate McRae 2003 оны 7 сарын 1-ний өдөр Канадын Альберта мужийн Калгари хотод бол төрсөн. За түүнийг ердөө 4 настай байхад нь бол аав нь өөр улсад ажиллах шаардлагатай болсон учраас тэд гэр бүлээрээ Сауди Арабтай хил залгаа орших Oman гэх улсын Маскат хот руу нүүцгээсэн байдаг. За Tate-ийн аавыг нь бол Todd McRae гэдэг бөгөөд Шотланд гаралтай хүн. Тэрээр бол одоо газрын тоос, хий, түлштэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниудад хуулийн зөвлөгөө үзүүлдэг. Тийм ч учраас одоо өөрийнх нь ажилтай холбогдуулан нүүцгээсэн нь энэ байдаг. За Tate-ийн ээжийнхэн тухайд гэвэл Таня Роснер гэх одоо герман эмэгтэй байдгийн байна. Тэрээр олол мэрэгжлийн бүжигчин, бүжиг дэглээч юм байна. За Tate дээрээ нэг ахтай, ахыг нь Tucker McRae гэдэг бөгөөд хожим нь олол Канадын хоккейн тамирчин болжээ. За Tate-ийг ердөө 2 настай байхаас нь эхсүүлэн ээж нь түүнийг өөрийнхөө ажилуулдаг бүжгийн студид аваачиж түүнд бүжгийн техникийг суурийг нь маш сайн тавьж өгсөн байдаг. Тэд Оманд байхдаа ч гэсэн одоо түүний бүжгийн сургалтыг бол огтхонч завсардуулаагүй. Tate Оманд байхдаа баг сургууль сурахын хажуугаар мөн бүжгийн сургалтанд явж исэн. Ингээд 3 жилийн дараа буюу одоо түүнийг 8 хүрэх гэж байхад нь тэд буцан Канадын Калгари хот руугаа нүүж ирсэн байдаг. За энэ үеэс Tate илүү одоо бүжигтэй төвлөрч бүжгээ илүү нухацтай төвшөнд авч үзэх болсон. Тэрээр ихэвчлэн contemporary lyrical jazz чиглэлээр бол бүжгэлдэг. За contemporary гэдэг нь бол ерөнхийдөө өөрийнхөө мэдрэмжийг сэтгэл хөдлөлөө бүжгээрээ дамжуулан илэрхийлэх жанр юм байна. За lyrical бол угаасаа үгнээсээ тодорхой байгаа байх дууны үгийг бүжгээрээ илэрхийлж бүжиглэх тийм төрөл жанр. Jazz бол тэгээд jazz шүү дээ. За нэг иймэрхүү одоо чиглэлээр бол бүжгэлдэг юм байна. За хэрвээ одоо би төрөл зүйлийг нь буруу хэлсэн бол одоо мэрэгжлийн бүжигчин хүмүүс байх юм бол комент хэсэгт одоо зөв болгоод бичээд өгөөрэй. За нэг иймэрхүү төрөл жанраар бол бүжгэлдэг. За ингэхдээ бол маш мэдрэмжтэй, гайхалтай, илэрхийлэмжтэй бүжгэлдэг юм байна. За мэдээж Tate бол бүжгээрээ маш олон жижиг том гэлтгүү тэмцээнүүдэд оролцож маш олон шагналуудыг бол хүртэж байсан. Гэхдээ үүнээс нь нэлээд томоохнуудыг нь дурдах юм бол бүжгийн ертөнцийн дэх хамгийн нэр хүндтэй, хамгийн өрсөлдөөн ихтэй The Dance Awards гэх тэмцээнд 2013 онд оролцож 3 дугаар байрыг эзэлж байжээ. За үүнээсээ 2 жилийн дараа тэрээр одоо 1 дугаар байрыг эзэлж өөрийнхөө одоо байрыг ахиулсан гэх юм уу? Ингэж ялалт байгуулж байсан юм байна. За тэмцээний түүхэнд бол тэрээр Mini Junior Teen гэх 3 насны ангилалд гурвууланд нь одоо оролцож ялалт байгуулж исэн анхны бүжигчин болсон байдаг. За 2018 онд бол тухайн тэмцээнд бол дахин оролцлоо гэдэг мэдээ байсан. Гэхдээ тэмцээнд бол оролцоогүй, зүгээр guest performance буюу одоо зочин бүжигчнээр очиж үзүүлбэр бол үзүүлсэн
байдгийм байна. Яагаад тэгэхээр одоо тухайн тэмцээнд нэг л удаа төрүүлсэн болол өөрийгөө мэрэгжлийн бүжигчин гэдгээ баталлаа гэж үзэж тухайн одоо бүжигчин шинээр төрөн гарч ирж буй уран бүтээлч гэдэг статусанд шилжүүлэн одоо түүнээс хойш бол зочин бүжигчнэр бол урдгийн байна. Дахин өрсөлдөх боломжгүй болтгийм байна. За энэхүү тэмцээндээ одоо ялалтаа байгуулж өөрийгөө баталж ерөнхийдөө болвол одоо түүнийг мэдэхгүй мэрэгжлийн бүжигчин байхгүй гэхэд бол бараг л хэлсдэхгүй. За ингээ 2016 оноос эхсүүлэн TED илүү entertainment талтай болж 2016 оноос 17 оны хооронд одоо зохион байгуулагдсан телевизийн So You Think You Can Dance гэдэг одоо шоунд оролцож 2016 оны 6 сард мөн Justin Bieber-ийн нэгэн тоглолтын дээр Children гэх дууныхын нард бол backup dancer буюу арын бүжигчин хийсэн байдгийн мэн лээ. За ингээд харахаар болвол TED айл хизээний одоо үзэгчдийн өмнө байх хувь тавилантай гэх юм уу тэр зам мөр нь ингээд зурагдчихсан байсан гэх юм уу ер нь л тийм байсан юм шиг санагдаад байгаа. Харин энд нь бол бүжиг зөвхөн эхлэл нь байсан. За яагаад ингэж хэлж яах гэхээр тэрээр 2017 оноос эхсүүлэн YouTube-ээр өөрийнхөө нөгөө нэг Create with TED гэх одоо цувралаа эхлүүлсэн. Тухайн цувралаараа тэрээр өөрийнхөө зохиосон дууг дуулж одоо YouTube-д хийдэг байсан. За энэхүү цувралаа эхлүүлээд удалгүй тэрээр One Day гэх нэгэн дуугаа олвол нийтлсэн байдгаа. За энэхүү дуу нь ганцхан шөнийн дотор одоо дэлхийн өнцөг булан бүрээс 36 сая үзэлтийг авсан байдгаа. Одоогийн байдлаар бол 42 сая үзэлттэй байгаа ойрог хувь нь. За энэхүү дуугаа бол TED маань ердөө унтлагын өрөөндөө байхдаа 20 минутын дотор бичээд дуулсан дуу байсан. За дуугаа дуулахад нь аав ээж нь бол хажууханд нь байсан. За ямар ч байсан охиндоо бол энэхүү дууг дуулаад авах шаардлагагүй наад дуучин бол тийм гоё дуу бол бас биш байна гэдэг комментиг хэлжсэн ч зөрүүдсэн хаяа авардаг шүү дээ. Яг л тийм юм болсон. Ерөнхийдөө бол TED дуугаа нийтэлснээр өөрийгөө олонд таниулж чадсан. За тэгээд явандаа тэрээр цувралтаа одоо янз бүрийн дуунууд нэмхийн хажуугаар тухайн дуундаа бүжиг дэглэж дээр нь өөрөө эдитэ хүртэл хийх болсон. За ингээд 2019 онд тэрээр RCA Records гэх томоохон одоо лейблтэй гэрээ байгуулж өөрийнхөө дуучны карьерийг бол эхлүүлсэн. За ингэхдээ өөрийнхөө одоо хамгийн анхны All the Things I Never Said гэх EP альбом бол 5 дуутаагаар Spotify, Apple Music зэрэг томоохон платформуд дээр байршуулан цацсан байдаг. За энэхүү цомог нь бол 2024 оны байдлаар Spotify дээр 500 сая удаа тоглогдсон байна. За мөн зарим одоо улсуудад бол топ 10 pop EP гэдэг жагсаалтанд бол орсон байдаг. За энэхүү цомгийн одоо хамгийн алдартай дуунууд нь гэвэл Stupid болон Dare Way 2 байгаа. Та одоо жишээ нь Ted McRae-ийн фэн биш байсан ч гэсэн TikTok болон YouTube дээр нэг удаа бол сонссон байх гэж бодож байна. Учир нь тухайн дуунууд нь бол TikTok болон YouTube дээр олж инхэн viral болж исэн. За энэхүү сайхан цомгоо цацсныхаа дараагаар тэрээр 2020 оны 4 сард You Broke Me First гэх өөрийнхөө бас хамгийн алдартай, хамгийн олонд хүрсэн дуунуудынхаа нэгийг бол цацсан байдаг. За энэ дугаа цацснаар тэрээр анх удаа Billboard Hot 100-д 17-д бичигдэж байжээ. Мөн түүнчлэн UK Singles Chart-д 3 дугаар байр хүртэл өсөж байсан юм байна. За тухайн дууны бичлэгийг нь бол одоо music видеог нь бол тухайн үед одоо ковид үе байсан. Тухайн үед үргэлжлэсэн найз залуутайгаа машинаар явж байгаа ямар ч байсан бичлэгээ аваад тэгээд өөрсдөө эдитлээд music видеогоо ол цацж исэн юм байна. Үүний дараачаас тэрээр өөрийнхөө одоо 2020 оны 4 сараас 6 сарын хооронд өөрийнхөө хамгийн анхны EP альбомоос сурчлагын тулд жижиг хэмжээний одоо аялан тоглолтыг бол хийхийг төлөвлөж байсан. Гэсэн ч одоо ковидтэй холбоотойгоор зарим тоглолтууд нь цуслагдаж, зарим нь хойшлогдоод ерөнхийдөө бол хийхэд бол хүндрэлтэй болж исэн. Гэсэн ч TED-ийн хувьд бол гандан буураагүй тэрээр TikTok, Instagram, YouTube дээр лайв маягаар одоо мини концертыг бол хийсэн байдаг. Үүний дараачаас тэрээр одоо 3 сард нь 2021 оны 3 сард өөрийнхөө 2 дахь EP альбом болох Too Young to Be Sad гэх 6 дуутай EP альбом бол цацсан байдаг. За энэхүү альбом нь Spotify дээр 2021 онд эмэгтэй уран бүтээлчдээс одоо цацсан EP альбомууд дундаа хамгийн их тоглолттой альбомуудын нэгээр бол шалгарсан байна. За энэ амжилтаас нь үүдэн түүнийг
MTV Europe Music Awards, Billboard Music Awards болон Juno Awards нарт нэр дэвшүүлж ээжээ. За мэдээж одоо энэ үед чинь яг ковидын эд үе хөл хорioос хараахан сулраагүй байсан үе. За тийм учраас тэрээр өөрийнхөө EP альбомыг сурчлагын тулд виртуал тур хийсэн байгаа байхгүй юу? Яасан гэхээр Moment House гэх платформ дээр тэрээр яг тийм тайзны засалттэй сет одоо бүжгийн найруулга бүгдийг нь бэлдээд тухайн одоо North America, Europe, за Asia зэрэг одоо бүс нутгуудын одоо цагт нь тааруулж дэлхий даяар стриминг хийсэн байна. За ингээд 2022 оны 3 сард тэрээр одоо хөл хорой сулармагц өөрийнхөө яг жинхэнэ Too Young to be Sad гэх альбомныхаа бол аялан тоглолтыг хийсэн. Ингэхдээ одоо Лос Анжелес, Нью-Йорк, Чикаго, за тэгэл Лондон, Берлин зэрэг одоо томоохон улсуудад бол аялан тоглолтоо явж хийсэн байгаамаа. За энэхүү аялан тоглолтынх нь үеэр нөгөө нэг You Broke Me First болон Are You Okay зэрэг дуунуудынх нь хэсгүүд нь бол TikTok дээр нэлээд viral болсон байна. За ингэж 2 удаа одоо EP альбомоо гаргасныхаа дараагаар тэрээр 2022 оны 5 сард I Used to Think I Could Fly гэх нэртэй өөрийнхөө хамгийн анхны студийн альбомоо гаргасан байдаг. За энэхүү студийн альбом нь бол 13 дуутай. За энэхүү цомгоороо тэрээр Billboard 200-д 13-т чигсэж, за UK Albums Chart-д 7-д, Канадын Top Albums гэдэгт 3-т жигссэн бөгөөд Spotify дээр 1 тэрбум тоглуулалтыг бол авсан байдаг. За тэгэд энэ хүртэл бол ерөнхийдөө нэлээд уян зөөлөн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дуулдаг, өөрт мэдрэгж байгаа мэдрэмжээ илүү дуулахыг хичээдэг, салалт, ганцаардлын талаар хөвчлэн дуу хийдэг байсан. За мөн түүнчлэн одоо түүний гадаад төрхөөс имижээс нь ингээд ярих гэх юм бол ямар нэгэн байдлаар хүний хараанд шууд хүртхөөргүй тийм пастел, саарл гэх мэт юм уу одоо нэг тийм минималист лукийг бол бүрдүүлдэг байсан. Гэтэл 2023 оны 9 сард тэрээр өөрийнхөө Greedy гэх дуугаа цацснаар бүр жинхэнэ тесрэлтийг хийсэн байна. Энэ дугаараа бол тэрээр өмнө нь одоо байсан өөрийгөө бол бүрэн эвдэж гарч ирсэн. Үүнийг бол хүмүүс Tate McRae-ийн дахин төрөлтийн үе буюу Greedy-гийн 90 үе гэж бол ярьдаг. За энэ дууг бол өмнөх дуунуудыг нь бол огтхон сонсоогүй, сайн мэдэхгүй гэж байгаа хүмүүс бол заавал нэг удаа сонссон байгаа. Энэ бол TikTok ороход байнга одоо ингээд тоглогддог гэх юм уу, тийм дуу байгаа. Spotify дээр ганцхан энэ дуун гэхэд л 900 сая гаруй үзэлтийг бол тоглолтыг бол авсан байдаг. За энүүгээр бол тэр нь өөрийнхөө өмнөх дүр төрх хийгээд өөрийнхөө өмнөх одоо дуулах жанр, манер тэр бүх юмаа бол бүрэн ингээд тис өөрчилсөн. Өмнө нь бол илүү нэг тийм уян зөөлөн, сэтгэл хөдлөлөө дуусан юм байсан бол одоо бол илүү тесрэлттэй, өөртөө итгэлтэй нэг тийм байрын vibe өгөхөөр тиймэрхүү одоо болж өөрчлөгдсөн байгаа. За мөн түүнчлэн стилийн хувьд гэхэд илүү одоо секси, тачаангуу, илүү тийм спортлог тиймэрхүү байдлаар ерөнхийдөө бол нэг 2000-ад оны стилийг дахин эргэж одоо энэ үедээ хослуулан авчирсан юм уу да гэмээр тиймэрхүү одоо өөрчлөлтийг бол өөртөө хийсэн байдаг. За энд одоо Greedy-гийн 90 үеэрээ өөрийнх нь дахин төрөлтөөр гарсан энэ дуу нь одоо Billboard Hot 100-ийн 3-т бичигдэж, за мөн түүнчлэн Канада, Австрали, UK зэрэгт бол Канада, Австралид номер 1-т одоо UK-д номер 2-т зэрэгт бол ингэж бичигдчихсэн маш өндөр одоо байрыг бол эзэлсэн. Одоо жинхэнэ тесрэлтийг бол хийж чадсан дуу байгаа. За энэхүү дунаасаа 2 сарын дараагаар тэрээр өөрийнхөө 2 дахь студийн альбом болох Think Later гэх альбомоо бол гаргасан байдаг. За энэхүү альбом нь бол 14 дуутай, тухайлбал Greedy, Access, Heart My Feelings, Grave зэрэг одоо нэлээд одоо viral болсон дуунуудаа бол оруулсан байдаг. За тухайн альбом нь бол Billboard 200-ийн 4-т бичигдэж Америкт анх удаа одоо топ 10-т бичигдсэн Tate-ийн анхны альбом нь болсон байдаг. За энэхүү альбомаараа одоо Tate маань 2025 оны Juno Awards-аас Album of the Year болон Pop Album of the Year гэх 2 ангиллалд нэр дэвшин хоёулангаас нь бол шагнал хүртсэн байдаг. За альбомын сурчлагынхаа хүрээнд тэрээр 2024 оны 4 сараас 11 сарын хооронд бол аялан тоглолтыг хийж исэн. За ингэхдээ бол түүний хамгийн том мэргэжлийн түвшний том аялан тоглолт болж чадсан. За айгүйх одоо араас нь альбомуудын яриад ахлаар жоохон уйдж гинөө. Одоохон дуслаа. Одоо нэг альбом ярьчаа тэгээ хэдүүлээ нэг жоохон
детальчлаад нэг хов руу орцгоё. Ерөнхийдөө 2025 оны одоо сая 2 сард So Close to What гэх 13 дуутай 3 дахь студийн альбомоо бол гаргасан. За энэхүү одоо студийн альбомных нь онцлог дуунууд нь гэвэл It's Okay I'm Okay болон Sports Car за тэгээд Revolving Door гэх зэрэг одоо дуунууд нь байгаа. За одоо аялан тоглолт болон цомгуудынх нь ажлууд нь бол нэг иймэрхүү байна. За нэг олон юм бас нуршаад та хэдийг залхаагаад юу хөө гэж бодоод одоо бол яг нөгөө гол гэсэн тайзны үзүүлбэрүүдийг нь ярьчих гэж бодож байна. За эндээс дурдах юм бол сая 2025 оны VMA-ийн одоо үзүүлбэр байгаа. Тэрээр хамгийн анх удаа одоо main stage буюу гол тайзан дээр үзүүлбэр үзүүлсэн. Ингэхдээ өөрийнхөө Revolving Door болон Sports Car гэх дуунуудаа дуулсан. За тэр үзүүлбэр бол үнэхээр гайхалтай байсан. Хэрвээ та бүхэн үзээгүй бол заавал тэрнийг үзээрэй гэж бол хэлмээр байна. Нэг юм хорон мөч бүрийг нэг юм алдмааргүй шимтэж үздэг нэг тийм зүйлүүд байдаг штэ. Одоо чинь Victoria's Secret-ийн одоо шоунууд болол би бүр ингээ хорон мөч бүрийг ингэж алдахгүйгээр шимтэн үздэг. Яг тэрэн шиг тэгж шимтэн үзэхээр тийм үзүүлбэр босон. Тэрнийг нь бас заавал үзээрэй гэж хэлмээр байна. За түүнээс гадна SNL дээрх нэг үзүүлбэр байгаа. За энэ нь бол сая 2025 оны 3 сард болсон. За энэхүү үзүүлбэр дээр бол Sports Car болон Dear God гэх хоёр дуугаа дуулж үзүүлбэр үзүүлсэн байгаа. Ер нь л Тэйтийн хувьд маш хүчтэй түрэн гарч ирж байгаа. Үнэхээр ингээд боломжгүй байсан ч одоо ингээд ковид гэл ингээд асуудлууд өөрт нь байсан ч гэсэн яг хийхийг хүсвэл хүнд арга нь олддог гэдгийг яг ингээд харуулж байгаа юм шиг санагддаг надад. За ер нь бол нэг ингээд урлагийн ажлууд нь нэг иймэрхүү байна. За одоо нэг түүнийг жоохон тойроод байгаа хов жигнийхэн талаар ярьцгаая. За Тэйтийг болвол сүүлийн үед одоо нөгөө нэг дараагийн одоо Britney, шинэ үеийн Britney гэж бол хүмүүс маш их ярьж байгаа. За энэ Britney-тэй холбоотой харьцуулалт бол анхандаа дөнгөж одоо зүгээр амд амтсан яриа ч юм уу зүгээр нэг хүмүүсийн хоорондоо энэ баг дараагийн Britney юм биш үү гэж ярьдаг тийм жижигхэн сул яриа байж байгаад одоо бүр сүултээ нэлээд хүчтэй болоод хүмүүс одоо яг энэ асуудал дээр бол хоёр талцаад маш одоо юм serious асуудал болж эхэлж байна. За Тэйтийн одоо music video болон үзүүлбэрүүд дээр нь байгаа тэр дүр төрх хөдөлгөөн бүжиглэлт за тэгээд тэр хувцлалт гадаад төрх тэгээд дээрэн тэр дуу хоолой нь бүгд ерөнхийдөө бол Britney-г дуурайж гин Britney-тэй маш адилхан байна. Одоо яг л нөгөө Britney-гээс авдаг тэр мэдрэмжийг одоо ингээд санагдуулаад байна гэдэг байгаа байхгүй юу? За Тэйтийн хувьд гэх юм бол яг энэ яриаг нь бүр дүрлцүүлж өгсөн дуу нь ямар дуу байсан гэхээр It's Okay I'm Okay гэдэг дуу нь байгаамаа. За энэхүү дууных нь яг тэр дууны клип нь бол яалтчгүй үнэхээр бүр тесрэлттэй гоё клип болсон. Яг л нөгөө нэг дээр үеийн Britney-г санагдуулсан уу гэвэл миний хувьд ч гэсэн надад санагдуулсан. За ерөнхийдөө попын гүнжтэй харьцуулагдаж гин гэхээр энэ нь бол Тэйтийн хувьд мэдээж нэр төрийн хэрэг. Гэхдээ Тэйт бол үүнийг ярихдаа за хин нэгнийг хооронд нь харьцуулна гэдэг бол үнэхээр аимшигтай зүйлээ. Britney-г бол хинтээж харьцуулшгүй. Энэ нь яг л одоо Michael Jackson хин нэгэнтэй харьцуулж байгаатай ялгаа байхгүй. Би бол хин нэгэнтэй харьцуулагдахаасаа илүүтэйгээр өөрийнхөө яг хүссэн зүйлээ өөрийнхөө хүссэн байдлаар хийж танигдахыг бол хүсдэг. Тэрнээс биш бол хин нэгнийг дуурайж бол тэгдэггүй гэж бол ярьсан байдгаа. За энэ Britney-тэй холбоотой зүйлийн талаар гэх юм бол ерөнхийдөө Тэйтийн TikTok-ийн бичлэгүүд доор альсгүй бол Тэйтийг ярьж байгаа Britney-тэй харьцуулж байгаа бичлэгүүдийн доор маш ихээр одоо Britney яллаа, Britney илүү Britney-тэй хинж харьцуулшгүй. Энэ одоо ингээд ирээдүйн Britney байлаа гэхэд ийм одоо олонд танигдаагүй Britney гэж байх уу гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар айгүй нэг тийм хүнийг тэр хүн чинь бас хүн шүү дээ, уншчил байгаа шүү дээ. Яаж жаадны өдөр уншчил байгаа байх ерөнхийдөө бол тэрний мэдчил байгаа хүмүүсийн санаа бодол ямар байгааг тийм хар бараам одоо юмнууд бичиж байгаа хүмүүс зөндөө байсан. Нөгөөтэйгөр Britney ч гоё, Tate ч гоё. Одоо Tate үнэхээр юм авьяаслаг, чадвартай, чадамжтай мөн ирээдүйн Britney болох одоо энэ generation-ы Britney болох чадвар чадамж нь бол аюулаас нь бол түүнд байна гэж байгаа хүмүүс бас зөндөө байлээ. За Tate одоо Britney хоёрын харьцуултыг нь хэдүүлээ ингээд яг юу юугаар харьцуулаад байна. Тэрнийг нь ингээд
детальчлаад ингээ яриа л да тийм үү. За тэнгүүд одоо Tate-ийн хөдөлгөөн гэдэг байгаа. За Tate-ийн хөдөлгөөн нь одоо яг Britney-г дуурайгаад байна гэд. За Tate бол мэрэгжлийн бүжигчин, гэхдээ мэрэгжлийн бүжигчин байлаа гэд бас бүжиг дэглэгчтэй. Тухайн бүжиг дэглэгч нь бол Sean Bankhead гэдэг залуу байгаа. За тэр залуу бол одоо Tate-ийн сүүлийн үеийн хит хитэн одоо Greedy-гийн үеэс хойш music видеонууд дээр нь бол түүний бүжгийг дэглэж түүнтэй бол ингээд хамтран ажиллаж байгаа. За ингэхдээ бол яг Britney-гийн оргил үеийнх нь ямар ч гэсэн 2000-ад оны ихэр үеийнхэн нилийн одоо нөгөө нэг жинхэнэ алтрын оргил байх үедээ бүжгэлж исэн хит хитэн бүжигнээс нь одоо бүжгийнх нь хөдөлгөөнүүдийг нь авч одоо жоохноор шигтгэж өгсөн гэж байгаа аахгүй бүжигт нь. За энэ нь олол шууд ингээд Britney-г Tate ингээд дуурайж байна. Одоо өөрийгөө ирээдүйн одоо Britney Spears гэдэг үнэндээ бат итгээд ингээд өөрөө яг Britney шиг ингээд дуурайж эхэлж байна гэж бол хүмүүс яриад байгаа. За энэ дээр олол яг жоохон шигтгэж өгсөн нь олол тэр бүжиг дэглэгч нь байсан. Гэхдээ бүжгийг нь олол бүгдийг нь хуулаагүй багхан хэсгийг нь жоохон шигтгэж өгсөн гэж бол яриад байгаа. За тэгэхээр энэ нь олол шууд хуулалт гэхэд бол хэцүү. За нэг тийм байна. За хоёр дахь юм бол Tate-ийн хувцлалт одоо яг Britney-г дуурайж байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Tate бол Greedy-гийн үеэс хойш одоо дахин төрөлтийнхаа үеэс хойш ихэвчлэн нэг тийм спортлог, секси, тэгээд нэг юм байри, амар ирч хүчтэй тийм одоо хувцлалтуудыг болвол Луки болвол тэгж бүрдүүлж байгаа. За тэгэхээр тэрэн дээр болвол яг шууд Britney-г дуурайж ийн гэдэг юу гэхээр бас жоохон сонин. Тэр үед ч одоо 2000-ад оныхны хувцлалт ер нь бол поподууд ихэвчлэн өөр хоорондоо одоо ижил төстэй байсан. Тэгэхээр шууд бас Britney-г ингэж одоо хуулж ийн гэхээр бас сонин. За ямар ч байсан тэгээд бас дуулалтыг нь Britney-г дуурайгаад байгаа гэдэг. За Tate-ийн хоолой бол байглаасаа ингээд маш содон хоолойтой. Гэхдээ хизээж Britney шиг бол биш. Дээр үеийнх нь одоо өөрийнх нь тэр дуусан дуунуудыг ч гэсэн сонсон ч гэсэн яаж ч байсан Britney-гийн хоолой бол биш. Britney-гийн хоолой бол бүр хизээж дахин давтагдчихгүй хоолойтой шүү дээ. Тэр бол Britney бол яаж хичээж дуурах гэсэн бол дуурагдахгүй зүйлээ. За тэгээд ч одоо Tate-ийн дуунуудыг сонссон ч гэсэн Britney-г одоо Britney-гийн хоолойг дуурайж байгаа хэсэг бол огтхонч сонсогддоггүй. Гэхдээ үнэхээр гайхалтай. Үнэхээр одоо өргөн цар хүрээтэй гой хоолойтой юу гэвэл Tate маань үнэхээр гой хоолойтой юм шүү. Юм бэнлээ шүү. За мэдгүй одоо тэр хүн нь өөрөө ингэж харьцуулагдах нь дургу байхад өөрсдөө харьцуулж хоёр талцаж уурлаад байгаа нь илүүтэй гарсан үйлдэл юм шиг санагдаад байгаа. За тэгээ та бүхэн бас энийг юу гэж бодож байна? Үнэхээр яг ингээд Tate-ийн бичлэгүүдийг одоо клипүүдийг үзээд дууг нь сонсоод ингээд бодглохлоор танд үнэхээр Britney Spears бодогдож гин үү? Энэ бичлэгийг үзчихэд ямар ч байсан Tate-ийн дуу мөг сонсдоггүй болвол Tate-ийн нэг дууг сонсоод клипийг нь үзээд үнэхээр бодогдож гин үгүй юу? Комент хэсэгт бас бичээрэй за. За нэг юм байна. За өөр нэгэн ховч бас түүнийг тойрж байгаа. За тэр нь бол юу гэхээр lip sync буюу ам барилт хийдгээ гэж бол хүмүүс яриад байгаа. За тэрээр одоо саяхан сүүлд өөрийнхөө нэг аялан тоглолтын үеэр яг бүжиглэх хэсгээ одоо бүжгэлж дуусчаад дуулахдаа одоо микрофоноо дээшээгээ биш доошоогоо харуулаад доод хэсгийг ингээ харуулчаад амар бантаад амар хурдан ингээд эргүүлж байгаа бичлэг бол TikTok дээр бүр viral болсон. За энээс нь болоод хүмүүс түүнийг ам барьдаг, амар залхуу одоо өөрөө ингээд аялан тоглолт хийж мөнгө олж иж өөрийнхөө одоо ажлыг ингээ бүтэн хийхгүй ингээд залхуурлаа энтер гэж бол хүмүүс Reddit дээр за тэгээд X дээр болон одоо TikTok энтер дээр бас айгүй их ярьж байгаа. Тэнгүүт яг тухайн одоо бичлэгийг ингээ бүтэн ингээ харахаар бүжиглэх үед нь олвол хойно нь өөрийнх нь дуу явж илээ. За тэр дуун дээрээ бүжгэлчгээд тэгээд яг өөрийнхөө дуулах хэсэг болох гээд ирэх үед нь сандарсандаа микрофоноо ол буруу тийшээ харуулсан. Гэхдээ яг ингээд ам барьж гинүг гэвэл үгүй. Яг ингээ сонсогдож илээ өөрийнх нь хоолоо тэгээд арын одоо нөгөө нэг дуунасаа тусдаа салангад сонсогдсон шүү дээ. Тэгээд сонсогдож илээ. Тийм учраас бол ам бариагүй юм байна лээ. Ерөнхийдөө бол Tate ам барьдаггүй юм байна лээ. За, хов живтэй холбоотойгоор одоо хамгийн сүүлд нь ярихад
Түүний сүүлд гаргасан So Close to What гэдэг цомог нь байгаа штэ 25 оны сая 2 сард гарсан. За энэхүү цомог нь бол албан ёсоор одоо гарахаасаа 1 сарын өмнө юу ачсан. Лик хийгдчихсэн. Бүр ингээд задраад хит хитэн демо дуунууд нь ингээд гарчихсан. Гэхдээ хүмүүсийн ярьж байгаагаар бол бүх альбомных нь одоо дуунууд нь демо хэлбэрээр бол цацагдаагүй, хит хитэн дуунууд нь бол гарсан гэсэн. За энэ нь бол Tate-ийн хувьд сэтгэл санааны хувьд нэлээд хүнд байдалд оруулсан хэцүүхэн нөхцөл байдал бий болгосон. Гэсэн ч Tate маань энийг одоо маш ухаалгаар, маш зөвүүнээр хөөхөн ингээд даваад гарчихсан. За яасан гэхээр тэрээр өөрөө одоо тухайн альбомонд орох 13 дууныхаа жагсаалтыг гаргахдаа хажууд нь leak disc гэдэг бичгтээ тийм подолк өмсөөд ингээд зураг аваад оруулсан байдгаа. За энийг ч гэсэн задруулалтаа гэдэг утга бүхийгээр ингэж оруулсан байгаа. За энэ нь бол маш тийм ухаалаг үйлдэл болсон гэж миний хувьд бол харж байгаа. За ийм байна. За үүнээс гадна энэ цомогтой холбоотойгоор бас нэг ховж юу гарсан. За тэр нь юу байсан гэхээр одоо тухайн альбомон дээрх бүх гарын үсгийг бол merchandise компаниас нь бол түүнийг Tate-ийг өөрөө гараараа зурсан гэж бол мэдгдсэн байгаа. Гэсэн ч одоо тухайн гарын үсгүүд нь Нью-Йоркод өөрөө одоо явж байхдаа гарын үсгээ өгсөн тэр гарын үсгтэй бүр ингээд тэнгэр газар шиг өөр байсан байгаа. За энэс нь болоод л хүмүүс шал худлаагаасаа ингээд залхуурлаа ингээд худлаа гарын үсэг зураад хинээр зурулчтай инээ тэр гэдэг ч юм бас л ингээд дор дороо ингэж ярьцгааж эхэлсэн. Гэхдээ одоо нэг гарын үсэг битэл нэг үгийг одоо жишээ нь амархан үгийг 1000 удаа 2000 удаа 3000 удаа бичлээ гэхэд яг адилхан бичнэ гэж бол байхгүй байх. Компанийн хувьас талаас бол Tate өөрөө гарын үсгээ зурсан гэж мэдгдсэн учраас ерөнхийдөө бол зурсан байх. Тэгээд нэг тэр гарын үсгэн дээр нэг тийм жоохон асуудал бас гарсан. За ямар ч байсан нэг иймэрхүү байна. Түүнийг тойрсон одоо ховж ивүүд нэг ийм байна. Урлагийн ажил нь нэг ийм байна. Үргэлжлүүлээд хэдүүлээ одоо нөгөө хүсэн хүлээсэн хайрын талаар ярьцгаая. За хайрын амьдралын талаар ярья. За Tate-ийн хувьд гэх юм бол бага насандаа үерхсэн үерхлүүд нь бол төдийлөн олонд мэдэгддэггүй. Ердөөсөө яг одоо мэдэгдэж байгаагаар бол 3X-тэй. За эхний X-ийн нэрийг нь бол Johnny Hader гэдэг одоо Tate-тэй нэг хотод амьдардаг залуу байгаа. Жирийн залуу. За тухайн залуутайгаа бол 2019-с 2021 онуудын хооронд ингээд үерхэж байсан. За энэ залуу бол түүнийг одоо олонний өмнө анх удаа ил гаргасан найз залуу нь байсан юм. За та бүхэн одоо санаж байгаа болвол би өмнө нь хэлсэн You Broke Me First гэдэг дуугаа бол найз залуутайгаа явж байхдаа бичсэн гэдэг. За энэ дууных нь одоо cameraman хийсэн залуу нь бол энэ Johnny байсан юм байна лээ. Энэ залуугаасаа 21 онд салсныхаа дараагаар Tate энэ залуудад зориулсан Feel Like Shit гэдэг дуугаа бол зориулан дуусан байдаг. За энэ дуугаараа бол тэрээр энэхүү салалт нь өөрт нь ямар хүнд байгааг ямар хэцүү байгааг бол илтгэж дуулж исэн. Johnny-гоос салсны дараагаар Tate Cole Sillinger гэх залуутай бол үерхсэн байдаг. За энэхүү залуу бол Канада Америкийн хоккейн тамирчин. За одоогоор бол Columbus Blue Jackets буюу NHL багт төвийн байрлал тоглодог залуу юм байна. Тэрээр одоо 2021 оноос 2023 оны хооронд энэ хоёр маань уулзаж үерхсэн байдгаа. За тэд яагаад салсныг бол баттай мэдэхгүй. Гэхдээ нэг юм цуурхал байт юм байлээ. Юу гэхээр Cole бол Tate-тэй үерхэж байхдаа янз бүрийн одоо нөгөө Tinder гих мэтчлэн одоо танилцах аппликейшнуудыг их одоо янз бүрийн тийм аппликейшнуудыг татаж октоодтай холбогддог байсан. За энэ нь бол Tate-д таалагддаггүй байсан учраас ингээд харилцаагаа албан ёсоор дуусгалаа гэж болвол хүмүүс ярьдаг. Cole бол үгүйсгсэн. За тэгээд нэг юм цуурхал байдаг. Гэхдээ одоо ингээ хоёр хүний хоорондын харилцаа байгаа. Тийм учраас нэг тал нь батлаагүй бас үгүйсгээгүй учраас яг шууд Cole-ийн ярьсанд бол ийм юм байна гэж итгэхэд бол бас учир дутагдaltaй. За ийм байна. Cole салснаасаа хойш тэрээр шууд нөгөө Greedy гэдэг дуугаа гаргасан. За энэ Greedy гэдэг дуу нь бол хоккейн талбайд одоо хувцс хэрэглээл тэгээд тэр нөгөө нэг хувцс солих өрөө мөрөө гэдэг нэг тиймэрхүү юмнуудыг нь харуулдаг. Тийм учраас энэ дуу бол зүгээр нэг гараагүй. Энэ Cole бол хандж гинэ гэж бол хүмүүс ярьдаг. Түүнээс гадна түүнээс салснаасаа хойш Access болон Run for the Hills гэх хоёр дуугаа дуусан байдаг. За эдгээр дуунуудыг нь бол ингээд сонсоход бол
нилээн токсик байсан юм шиг байгаамаа энэ хоёрын харилцаа. За ямар ч байсан ингээд энэ харилцаа маань ингээ 23 онд дууссан. За Коло салснаас хойш Tate 2024 онд буюу өнгөрсөн жилээс Kid Laroi гэдэг залуутай бол үерхэж эхэлсэн. За тухайн Kid Laroi гэдэг залуугийн жинхэнэ нэрийг болохоор Charlton Kenneth Jeffrey Howard гэдэг ба 2003 оны 8 сарын 17-ны өдөр Австралийн Сидней хотнод төрж өссөн рэпер ая зохиогч дуучин юм залуу юм байна. За та бүхний сайн мэдхээр олвол нөгөө Justin Bieber-ийн Stay гэдэг дууг энэ Kid Laroi гэдэг залуутай хамт дуулсан байгаа. За түүний дуунуудаас гэх юм бол Without You, Thousand Miles зэрэг дуунуудаар бол алдартай юм байлээ. За миний хувьд бол Stay болон Without You хоёрыг нь сонсч ирсэн юм байна лээ. Бусдыг нь бол ердөөсөө мэдэхгүй. За энэ залуутай бол 2024 оны 4 сараас эхлэн болцож эхэлсэн. За түүнээс хойш одоо 3 сарын дараачаас буюу 7 сараас нь энэ хоёр одоо олон нийтийн өмнө хамт байгаагаар өртөх болсон. Ингэж л ерөнхийдөө бол үерхлээ албан ёсоор зарласан байдаг. Үерхлээ одоо ингээ албан ёсоор зарласан цагаас эхсүүлийн ерөнхийдөө бол олонний одоо нилээн хараанд өртөж ер нь олонний амар их анхаарлыг татсан хос болсон гэх юм уу. За тэгэж явж байгаад тэр хоёр маань саяхан энэ 2025 оны 7 сард салсан байдгаа. Салсан гэдгийг нь бол хүмүүс мдээгүй байхад Kid Laroi хоёр эмэгтэй хүнтэй хамт байгаагаар бол зураг нь тавигдсан. Тэгээд хүмүүс бол юу гэж ярьж ирсэн гэхээр Kid Laroi одоо Tate-ийг ардуур нь тавиад байна. Ийм хоёр хүүхэнтэй ингээ явж гинэ гэж тэгжсэн. Гэхдээ яг үндэ тэр хоёр эмэгтэй нь бол түүний нөгөө нэг Hot Girls Problem гэдэг дууных нь клипэнд тоглож исэн хоёр эмэгтэй юм байлээ. За энэ дугаараа тэрээр Tate-с албан ёсоор салсан гэдгийг бол мэдэгддэгэ. Мөн түнчлэн тэрээр Instagram дээрээ бүх зүйл заавал бүтэх албагүй. Гэхдээ тэр бол үнэхээр гайхалтай эмэгтэй гэж бол битсэн. Түнчлэн бит хоёрын харилцаа бол маш сайнаар ингээд дуусгар болсон. Ингээд би энтэйгээ муухай харилцаагаатаагаар ингээд энэхүү харилцаагаа дуусгаагүй гэж бол ярьж исэн. За гэтэл түүнийг жоохон үлээсэн гэдгийг нь одоо камерын дуранд өртсөн одоо бичлэг зурагнууд нь ингээ батлаад өгдөг. Яасан гэхээр сая 2025 оны VMA дээр Kid Laroi найзтайгаа явж исэн бөгөөд Tate одоо Ariana Grandeтэй юм яриад зогсож байгаа ийм бичлэг TikTok дээр бол нилээн явж байгаа. За энэ дээр яадаг гэхээр энэ хоёр маань ингээ огтхонч хоорондоо мэдлэхгүй дээр Tate бүр тэр түүнтэй одоо ингээ харц тулгархаас хүртэл зайлсхийж байгаа нь бол харагддаг. Kid-ийн найзынхаа тухайд гэх юм бол одоо яг энэ байдлыг нь бол ажигласан учраас найзаагаа аваад гарч байгаа нь харагддаг. Мөн түүнчлээ одоо Kid Laroi VMA дээр үзүүлсэн үзүүлбэрийг нь бол Tate огтхонч тоож үзээгүүн дээр хажууд хүнтэйгээ ярьж утсаараа оролдож ер нь огтхонч анхаарал тавихгүйсэн. За үүнээс нь болоод хүмүүс за энэ хоёрын харилцаа бол тийм сайхнаар бол төгсөөгүй юм байна. Ерөнхийдөө бол зүгээр л баг жижигрийн үг байсан юм байна гэдгийг бол хүмүүс ойлгож эхэлсэн. За мөн түүнээс гадна одоо Kid Laroi Tate хоёр салснаас хойш X буюу одоо хуучнаар Twitter дээр маш олон твитүүд гарч ирсэн. Одоо ихэвчлэн Kid-ийг айгүй их дээшин шидсэн, Tate-ийг амар доош нь одоо ингэж булсан тиймэрхүү одоо постууд, твитүүд маш их гарах болсон. За Kid Laroi-г алдсан одоо Tate-ийн хохоо одоо ингээд Tate-д олцсон хамгийн сайхан зүйл болвол Kid Laroi байсан юм да гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү утга бүхий одоо баахан твитүүд гарах болсон. Энийг нь бол хүмүүс юу гэж харж байгаа гэхээр Kid бол албаар ингээд хүмүүст мөнгө төлж энэ Tate-ийн эсрэг иймэрхүү твитүүдийг бол бичүүлж байна. За энэ нь бол Tate-ийн нэр хүндийг унгаах, Tate-ийг харлуулах гэсэн оролдлого байна гэж бол хүмүүс хардаж байгаа. За ийм яваад байгаа. За тэгээд түүнээс гадна одоо энэ X нь зүгээр ч салчихгүй одоо тэгээд сая 9 сарын 27-ны өдөр A Coldplay гэдэг нэгэн дуугаа бол цацсан байгаа. За энэ дуу нь бол шууд Tate-д одоо хандаж зориулагдсан дуу байгаа. За энэ дууг нь бол бүгдээрээ ингээд өгнүүдийг нь бол би ингээд гаргачихъя. Дээр нь ингээд хажууд нь орчуулгууд нь бол ингээд биччихье. Ингээд айл болох та бүхэнд харагдахаар тэгээ хідүүлээ ингээд халтхан хараад ингээд яриад явчихъя. За энэ дуу нь бол бүр нэрнээсээ ахуулаад утга учиртай дуу байгаа. За яагаад Coldplay гэж нэрлсэн бэ гэхээр ерөнхийдөө бол саяхан нөгөө Coldplay-ийн тоглолтын дээр нэгэн компани CEO одоо өөрийнхөө хүний нөөцийн даргатай одоо гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж араар тавьж байгаад баригдаж байгаа нэг тийм бичлэг та бүхэн бүгд үзсэн баха. Тийм учраас одоо
бид хоёрын харилцаан дунд иймэрхүү араар тавилт байсан гэдгийг болвол энэхүү дугаараа энэхүү нэрээрээ одоо бидэнд мэдэгдэхийг болвол хүсэж байна гэж бол хүмүүс таамаглаж байгаа. За энийг нь ингээд тайлбарлаад үзэх юм бол Тэйт одоо өөрийнхөө бие хамгаалагчтайгаа хитрхи бүр дотндоо хитрхи дотн байдаг учраас энэ нь бол Кэт Лароид бол үнэхээр таалагддаггүй байсан. За тэгээд тэр одоо бие хамгаалагчтайгаа хитрхи юм дотн байдаг гэдэг юм цуурхалтай холбоод хүмүүс одоо ингэж хэлж гинэ гэж бол таамаглаж байгаа бас л. За одоо дууных нь ерөнхий одоо утга болоо орчуулгыг нь бол ерөнхийдөө би ингээд оруулчихъя. За ерөнхий утгыг нь бол бүгдөө ярихад бол би ингээд чамайг ингээд засч чадна гэж бодсон, чамайг илүү сайн хүн болгож чадна гэж бодсон. За би одоо ч ингээд чамд хайртай, одоо ч ингээд бидний зургууд хаан дээр өлгөөтэй байгаа. Би чамайг одоо ингээд сэтгэлийнхаа гүнээс хайрласаар байгаа. Зөвхөн ингээд чамайг одоо чамтай уулзахын тулд би холын хоол ингэж нисэж очдог байсан. Би чамд өөрөөсөө илүү ингэж одоо өөрт байгаа бүх зүйлээ бүр түүнээс илүүч ингэж өгсөн. Гэтэл одоо би чамайг яаж ч ингэж хичээсэн өөрчилж чадахгүй гэдгээ ингэж хүлээн зөвшөөрөх нь надад үнэхээр хэцүү байна. За ойр тойрных маань хүмүүс бол ингээд чамайг энэ бол төр зургийн явдлаа, төр зургийн асуудал тэгэл яваад өгнө гэж бол хэлдэг байсан ч би бол сонсохгүй байхыг хичээдэг байсан. Тэгтэл би одоо ингээд яаж ч хичээсэн чамайг өөрчилж чадахгүй юм байна. Энэ л миний одоо ингээд хүлээн зөвшөөрөхөд амар хэцүү асуудал энэ л байна да гэдэг нэг тийм утга бүхий одоо энэ утгаараа одоо юу гэж хэлмээр юм гэхээр тэр хүндээ бүх зүйлээ зориулчихсан хичээгээд бүх зүйлээ зориулсан ч гэсэн хизээж одоо тэр хүн намайг ойлгохгүй тий би тэр хүнийг өөрийнх нь төлөө бас өөрчилж чадахгүй тийм гэдгийг ингээд ойлгоход амар хэцүү байна. Тэгсэн ч одоо би одоо хүртэл чамд ингээ хайртай гэдэг тийм утгатай дууг болол ингэж дуусан байна лээ. За хариуд нь бол Ted Tit for Tat гэдэг дууг бол оруулсан. Гэхдээ Ted бас л нөгөө нэг цомог дээрээ гаргасан тэр зэвүүн үйлдэлээ давтсан уу гэвэл давтсан. За яасан гэхээр Ted яг нөгөө нэг одоо Кэт Лароийн тухайн энэ дууг цацсан өдөр буюу 9 сарын 27-ны өдөр энэ Tit for Tat гэдэг хариу дууг нь бол цацсан байдгаа. За та бүхэн мэдээж одоо бодож байгаах тий. Яаж тэгээд хариу юм болвол нэг өдөр яг адилхан нэг өдөр ингэж хоёулангийн юу яах юм бэ, нийтлэх юм бэ, постлох юм бэ гэж. Кэт Лароийн энэ дуу 8 сарын 28 гэлөө дээ. SoundCloud дээр Leaked гэдэг нэрээр бол цацагдсан байдгийм байна лээ. Одоо демо хувилбар нь. Тийм учраас Ted бол айл үжээний энийг нь сонсчихсон. За ингээд мэдээж Kid Laroi-г бол энэхүү дуугаа илүү одоо чанаржуулаад клипчүүлээд гаргахыг нь бол Ted хүлээж исэн гэсэн үг. За тэгээд одоо дуугаа аплод хийгээд ингээд дуун цацагдмагц өөрийнхөө дууг артаас нь ингээд цацчихж байгаа байхгүй юу? За энэ дуун дээр бол юу гэж ярьдгүү гэхээр за дууных нь нэрээс нь ахуулаад бол бас утга учиртай. За Tit for Tat гэдэг нь бол хариутай бол бариутай гэдэг утгатай. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэж бас ярьдаг шүү дээ. Нэг тийм утгатай үг байхгүй юу? Ерөнхийдөө бол нүдийг нүдээр, шүдийг шүдээр, за хариутай бол бариутай. За дуунд ч нь бол дуугаар хариулъя гэдэг нэг тийм утгаар энэхүү одоо дуугаа ингэж нэрлсэн байгаа. За дуу маань бол эхлээд шууд дахилтаараа эхэлж байгаа. Дахилт маань юу гэж байгаа вэ гэхээр би одоо ингээд чамайг үргэлжлүүлээд хайрлаж болох юм гэж бодож исэн. За гэхдээ өчигдөр орой бол чиний утсыг тэр эмэгтэй авсан. Тийм учраас одоо ингээд бит хоёрын харилцаа тэр үед ингээд би бүгдийг шийдсэн. Ингээд бит хоёрын харилцаа ингээд дууссан гэж бол ярьж байгаа. За энэ тэр эмэгтэй гэдэг дээр зүгээр миний болон хэсэг бүлэг TikTok дээр хүмүүсийн санаа шүү заяа. Яасан гэхээр тэрээр одоо Kid Laroi сая 2025 оны VMAs гарахдаа Cat's Eye-ийн Manon гэж уншд юм болов. Manon гэх нөгөө эмэгтэйтэй хоёлаа ингээд гараад явж байгаа зураг бичлэгүүд бол зөндөө байгаа. За энэтэй холбоотойгоор одоо тэр хоёрыг хоорондоо үерхэж байгаа холбоотой болцож байгаа гэдэг мэдээлэлүүд бол зөндөө гарч байгаа. За Cat's Eye Manon-ы зүгээс бол энийг бол цуурхлыг бол үгүйсгсэн. Зүгээр найзууд гэдгээ бол мэдгдсэн байгаа. Гэхдээ энэтэй холбоотой ээж магадгүй гэж бол би бодож байгаа. Үргэлжлүүлээд ерөнхийдөө бол бит хоёр ингээд уулзснаа бит хоёрт ингээд маш аз жаргалтай, аз тохиолтой уулзрал гэж бодсон.
Гэтэл одоо ингээд бүгдийг чи болвол ингээд холион бантан болгож чинь бид ингээд айгүй дажгүй аятайхнаар салсан гэж бодсон бид энэхүү одоо асуудлыг даваад гарсан гэж бодсон. Гэхдээ одоо ингээд чамаас хизээж сонсно гэж бодоогүй новшийн зүйлсүүдийг болов сонсож байна. Яагаад гэхдээ чи үнэн түүхийг гуйвуулж өөртөө ашигтайгаар бичээд байгаа юм бэ? Ийм зүйл болоогүй. Тийм болохоор дуунд чинь дуугаар л хариулъя. За үнэхээр чи засмаар байгаа бол наад хараал ицсэн өөрийгөө л зас. Тэгээд надад одоо ингээд намайг буруутгах эрх бол чамд огтхонч байхгүй. Энэ л одоо чиний хамгийн сайн хийж чадах зүйл чинь байсан юм уу? Үнэхээр тэгэж одоо энэ үгээр болохоор үнэхээр тэгэж их зүйлийг надад зориулаад, намайг хайрлаад тий бүх сайн сайхан зүйлээ зориулсан гэсэн юм болвол яг тэр сайн гэдэг хэсэг нь хаана байгаа юм бэ гэсэн утгатайгаар болвол битсэн байна лээ. За нэг юм байна. Хөө. За ямар ч байсан та бүгдийгээ нэг их бас ядраач чилээгээг байх гэж бодож гин. Тэгээд ямар ч тайч нэг иймэрхүү дуу болжээ. За ингээд одоогоор бол энэ хоёр эксүүд маань би эндээ ингээд дуу зориулаад цаашдаа бас юу болохыг харж илээ. Нэг юм жижигхэн биф байна. Тэд Макрейн тухайд гэх юм бол маш их потенциалтай, авьяастай, мэдрэмжтэй, чадвартай ийм нэг гайхалтай уран бүтээлчийн талаар ярьлаа. За Тэд Макрейн талаар бас та бүхэн юу гэж бодож байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Үнэхээр одоо Тэдийн клипийг нь үзээд, дууг нь сонсоод Britney Spears шиг санагдаж гин үү? Одоо ирээдүйн Britney Spears болж чадхаар байна уу? Та бүхэнд юу гэж мэдрэгдэж байна? Тэрнийгээ бас бичээд үлдээгээрэй. За ингээд энэ бичлэгээрээ уулзсандаа би бүр маш их баяртай байна. За дараагийн бичлэгээрээ бол хэдүүлээ ийм гэгээлэг зүйл ярихгүй. Бүр хар бараан нилээн аимшигтай хар бараан түүхийг ярих болно. За тэр маань бол 2 парттай орно. Маш урт скрипт бол гарсан байгаа. Тийм учраас одоо дараагийн бичлэгээрээ тун утахгүй уулзна гэж найдаж байна. Тэгээд сувгтайгаа ойрхон байгаарай. Дараагийн бичлэгээр уулзтаа. Түр баяртай. Баярлалаа.